хорлогчийн асуултаас. За би хоёр зүйл тодруулъя. За ер нь бол энэ Монголын улс төрд бий болсон өнөөдрийн нөхцөл байдал бол их ээдрээтэй, адармаатай Монголын нийгмийг бухимдуулсан ийм эзэгтэй цаг үед бид нар бас хуралдаж байна. Ер нь бол өнөөдөр Монголын төрд Монголын ард түмэн итгэхгүй байгаа. Монголын улс төрчид энэ сүүлийн 27 жилд ер нь хэрхэн яаж ажилласан бэ гэдэг үнэлгээ дүгнэлтийг Монголын ард түмэн өөрийнхөө оюун бодол ухаандаа тунгаан шүүж байгаа. Ийм цаг үед ч бас бид амьдарч байна. Тэгээ өнөөдөр бол ингээд манай зарим улсын хурлын гишүүд бол аливаа нэг асуудлыг бол ингээд асуудал үүсмэгц улс төртөө хольж хутгаад ингээд асуудлыг ингээд арай өөр тийшээ залаад байгааг хараад бас харамсаж байгаа. Жишээлбэл хөгжлийн банкыг шалгасан дүнг хууль хяналтын байгууллагуудад одоо тэр үед одоо өгчээсэн 16 оны сонгуулийн өмнө Монгол Ардын намын бүлгийн цөөнхийн 26 гишүүн. За тэрнээс хойш бас нэлээд олон асуудлууд яригдсан юм шиг байна. За ингээд энэ шалгалтын дүн одоо ер нь хаана явдаг юм бэ? Энэ Чингис Самураа гэдэг энэ олон бондын зарцуулалт энтэй холбогдсон олон тухайн үеийн эрх баригчид гишүүд одоо ер нь энэ хүмүүстэй хэн ямар хариуцлагыг хаана тооцож байгаа. Тэгээ энэ асуудлыг бас нэг сонирхож одоо тодруулж асууя гэж одоо бодсон юм аа. За нөгөө талаас гэвэл энэ ер нь сонгуул болоход нэг 2.5 жил одоо өнгөрчлөө 1.5 жилийн хугацаа үлдэж явах шиг байна. Тэгээ нэрэгдлийн гомдол цөхрөл за бохимдол эрсдлийнхээ энэ цар хүрээг манай улс төрчид ер нь яаж тодорхойж дүгнэдэг юм бол би болд гишүүнийгээ харамсаж байна. Улсын их хурлын залнаас та байнга ер нь энэ ард түмнийг болоод нэг буруу зүйл рүү торхирсан, уриалсан ийм одоо мэдгдлүүд, ийм одоо үг хэлгийг улс төрийн нэмэх оноо авах гэж ингэж ярьж байна. Би буруу гэж бодож байна. Та Монгол улсын үндсэн хуулийг батлалцсан гэж өөрийгөө ярьдаг. Гэхдээ тэгээ батлалцсан гэж харин ярьдаг. Тийм учраас та Монголын ард түмнийг хамгийн гол нь тайван, төрн тогтвортой, төрийнхээс сүлдэнд залбирдаг Монголын ард түмнийг тайван амьдруулах хэрэгтэй байна. Улс төрчдийнхээ энэ хийдэг улс төр энэ дотор бий болсон бузар булаа бухимдуулаад байгаа асуудлуудаа газар дээр нь шийдэх. Магадгүй өнөөдөр төрөөс төрсөн тэр бомтнуудынхаа асуудлыг нэрлж чаддаг байх, шийдгэж чаддаг байх. Уул уурхайн баялагийг цөөхөн хідэн хүн авч идээд нийгмийн баялагийг тодорхой хэсэг нь хүртснээс үүдсэн энэ их баян хоосныхаа ялгааг арилгах чиглэлээр бодтой тодорхой арга хэмжээнүүд аваа гэж байгаадаа би санал нэг байдаг. Гэхдээ өнөөдөр Монголын парламент гэдэг бол харьцангуй тогтвортой сайн ажиллаж байгаа гэж боддог. Бид өнөөдөр Монгол Улсын засгийн газраас оруулж ирсэн ямар ч асуудлыг хоош тавиагүй. Том төслийн хөтөлбөрийн хөдөлгөгийг гэвэл бүгд өнөөдөр бид кнопоо дараад асуудлыг шийдээд явдаг. Төсөв хөтөлбөрөө батлая гэх юм бол алдаа оноо байсан ч шүүн тунгааж хэлцээд бид асуудлаа шийдээд явж байгаа. Тийм учраас өнөөдөр Монголын ард иргэдэд энэ одоо нэг төрийн хүмүүсийн одоо үгийг үнгүүдүүлж төрийн нэр хүндийн дархлааг унгааж байгаа энэ одоо олон гажиг алдаагаа засаасаа гэж бодож байгаа. За нөгөө талаас магадгүй төрийн алба хашиж байгаа бидэнд ч олон алдаа байгаа. Түүнийгээ засах шаардлага байгаа. Энийг хаацаалж өмөөрөөд хамгаалах юм байхгүй. Төрийн албаны нэр хүнд унж байгаа, төрийн албанд ах トゥ төрөс садан, хамаатан садан гэд олон хүнээ оруулдаг, төрийн албаны мэрс зарчмыг алдаж байгаа гэд олон төрийн албыг сулруулж байгаа энэ олон гажиг алдааны үр дагавар өнөөдрийн бий болж байгаа асуудлыг Тэр нэг 15-6 оны үеийн хэрэгүүд хаана явсан бол гэсэн тэр нь прокурор хариулах уу? 80 дугаар микрофон өгч. Ерөнхий прокурор. За тэр 15-16 оны үед үлдэгдсэн ноцтой гэж яриад байгаа одоо хөгжлийн банкны буюу бондтой холбогдлолтой хэрэг хаана явна вэ гэж. Энэ хэрэг шалгагдаад шүүх рүү шилжээд эргэж буцаад дахин мөрдөн байцаага ажиллагаа явагдаад одоо дахиад шүүх рүү шилжиж байгаа. За. Оюун чим гишүүн.